16 дугаар зуунд Монгол бурхны шашин орж ирснээс хойш өндөр гэгэний таалал хураахт нь түүний биеийг занданшуулаад Монголд авчирсан. За тэгээд амар баясгаланд хийдэд занданшуулсан шүтэн биеийг нь суургалж шүтэн тахиж байсан билээ. За энэ бол анхны тохиолдол. Түүнээс хойш Монголын 8 богд, за энэ бүх төр, ламын гэгэний бүх төр том хувилгаадуудыг бүгдээринг занданшуулж шүтэн болгож байсан уламжлалтай гинэ. Төвдийн 13 дугаар далайлам хүртэлх бүх далайламыг таалал хураахт нь биеийг нь занданшуулаад бодлын оронд дотор шүтэн болгосон байна. Манай гандан тэгшлэн хийдийн 3 ногоон дээвэртэй дугуйнд 8, 5, 7 дугаар богдыг занданшуулсан шүтэн бий. За хамгийн сүүлийн жишээ гэхэд 9 дугаар богдын шарилыг занданшуулах ажил одоо хийгдэж байгаа юм байна. Одоо бид 9 дугаар богдоо занданшуулаад бүтэн жил болж штт. Маш сайхан зандсж байгаа, их сайхан шүтэн болох шинжтэй болцсон. Ерөөсөө л одоо ингээд өнөөдөр хүртэл одоо энэ уламжлалт тасраагүй шүү дээ. Төвдүүч гэсэн өнөөдөр ингээд том хувилгаадуудаа одоо зандшуулж л байна. Буддын шашны энэ зан үйлээс гадна монголчууд бурхан болоочоо оршуулдаг зан үйл нь шарилыг үс ясыг нь гэмтээлгүй хадгалж ирсэн тохиолдол олон байдаг юм байна. Өнөөдрийн байдлаар Монголын нутаг дэвсгэрээс олдсон 13 шарил археологийн үндэсний хүрээлэнд хадгалагдж байгаа юм байна. За хамгийн өндөр насжилттай нь манай эртний өмнөх 5 дугаар зууных гэж тодорхойлсон Баян үлийн өмгөөс олдсон шарил байдаг юм байна. Хадны завсар оршуулдаг байсан заншил ийм удаан хугацаанд арьс ясанд нь гэмтэл учруулалгүй хадгалсан гинэ. Энэ нэг 15 орчим настай эмэгтэй хүүхэд байна. Газар болоод одоо чулуугаар дараад ингэдэг нэг оршуулгын зам үйл байгаа. Бас нөгөө хадны хүмүүг юм уу одоо агууд ч юм уу оршуулдаг зам үйл ил тавьдаг бас нэг зам үйл байгаа. Янз бүрийн зам үйл байсан. Тэдний нэг хэлбэр нь энэ ихгүй хаданд оршуулдаг. Дэлхийн түүхийг өгүүлэх манай эртний өмнөх үеийн хүн төрөлхтний амьдралын хэв маягийг таниулах эдгээр шарил өнөөдөр орон сууцны хонголд хадгалагдж байна. За Монголд бүхэл дэлхийд үнцэнтэй энэ олдуруудыг стандартын дагуу хадгалах байртаа бодгох шаардлагагүй. За өнгөрсөн сард нийслэлээс олдсон шарил ямар үнцэнтэй вэ гэдгийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэл баталсан юм а.